Бидний хорооны цацаад ирж. За би энэ доор машин зогсоол тавьсан. Тэшээ гараад ирсэн контейнер хажуугаар явах гэсэн чинь энэ чинь ингэж амар их уус орчихчих. Энэ газар мөн л юм шиг байна. Яа. Би уулан гарахад ингэж ёо нүхнээс цоцлоо. Хийг амтан маань зарлаас. Усан дондор амар явлаа. За би үнэ хэлээ үнэхээр айж байна. Халгаа малгацаа бай, зангуу бай гэхэд энэ дотор нөгөө нэг урт хайрхан байхын явж ивэл яна гэсэн айц цаахан байна. Тийм болохоор яа тийм аа. Яасан ах тэр хэлж байна. Та болчихл та тхөө. Яг бахам. Та болно штэ. Яг бахам. Бэст. 안녕하세요. 여기 잠깐 구경해도 돼요? 네네네. 맞나? 아니잖아. 이렇게 막았어. 정말 달려가는 거지. 잠시만. 야, 고틀라 박은 소리치라 하는 고틀.
Би ирсэн. Нар жаргахыг харлаа. Өссөн оргил дээр гараад ирлээ. Энэхээр үнэхээр гоё мэдрэмж. Би юу яах гэж ингэж өөрөө зовоогоод байгаа юм бэ те. Гэхдээ бүр тэр бүх муу муухай юмыг сая би зүгээр дээшээ гарч ирэл энэнийг хараад бүгд ингээ мартлаа. Ийм мэдрэмжийн төлөө баг backpacking гэдэг юм хийдэг байх гэж би бас өнөөдөр ахин ухаалаа. Ийм гоё сайхан марцсан байж. Баг завхын зовж гоё юм үзэхэд болт ирэх гэж байгаа. Болохоос биш би ингээ мокбан хийх гэж ирээгүй. Тэрийг би сайн ухаалаа. Ягаад гэхээр миний цөөх өнөөдөр 17 кг байсан. 17 арай биш. Би сая бүр үнэхээр үгээл. Гэтэ ямар ч байсан би чадчихлаа. Тийм ээ. Их ажлын дараа. Бүр харанхуй болохоос нь өмнөөс юмудаа бэлдэж гээс юм арай мэдгүй болчихж байна. Би чинь дээр шумуулах байх гэсэн шумуултай биш шүү дээ. Бич онтог гэж баг 3-тлаа дөө. 6:37 болж байна. Нарнаас цухтаад байханд ороод ирлээ.